Нидерландын Амстердам хотод хожуу өвөл болж эрт хавар ихэлсэн ч гол мөрнүүд хараахан хайлаагүй байв. Хэдхэн сарын өмнө эрх чөлөөгөөр алдартай энэ хотод 23 настай гадаад оюутны хувь тавилан дууссан юм. Рашомон гэж дууддаг жинхэнэ нэрээрээ Ло Шенмен нь 23 настай. Хятадын Цинхай их сургуулийн философийн техникийг төгссөн оюутан байв. Тэрээр 2024 оны 8 дугаар сард Нидерландын Амстердамын их сургуульд логик хэл тооцооллын институтэд магистрийн хөтөлбөрт суралцахаар ирсэн. 2025 оны 2 дугаар сарын 23-ны өглөөрт хичээл эхлэхээс өмнө сүүлчийн удаа байрныхаа үүдний камерын бичлэгт бүртгэгдсэн байна. Түүнээс хойш холбоо тазарсан бөгөөд түүний гар утас, пассворд, хувийн эд зүйлс нь байранд нь үлдсэн байж. Түүнийг сураггүй алгуулсны дараа найз нөхд нь хамт суралцагчид нь 90 хайх ажиллагааг зохион байгуулж олон нийтийн сүлжээнд мэдээлэл түгээж байсан ч үр дүнд хүрээгүй. Ло Шенмен алгуулсны гэр бүл нь мэдмэгцээ Нидерланд руу яран очиж юу болсныг олж мэдхийг хичээв. Түүний байранд очиход орны дэргэд пассворд нь хэвтэж байсан, гар утсан цэнэггүй ширээн дээрх логикийн ном нь дэлгээстэй байв. Энэ байр байдлыг харсан хинч энэ байрны эзэн төр зур гадагш гарсан мэт санагдахаар байлаа. Гэвч тэр хизээч эргэж ирээгүй. 3 дугаар сарын 21-нд Амстердамын Ньювем нэр нуурт нэгэн эрэгтэй хүний цогцос олдов. Ло Шенменийг амьд байх гэсэн өчүүхэн найдвар тээж байсан гэр бүлийнхний итгэлийг бүрмөсөн үгүй байсан. 7 хоногийн дараа ДНХ-гийн шижилгээний үр дүнд энэ цогцос Цинхай их сургуулийн философийн ангийг төгссөн 23 настай Ло Шенменийх болох нь батлагдсан байна. Түүний цогцос олдох үедээ танигдахын аргагүй болж гар нь хавгнаж мөрөөсөн байдалтай байж. Нэгэн цагт энэ гар Шопены шүн дундын аялгауг гайхалтайгаар тоглож байсан гар билээ. Харин түүний үхлийн шалтгаан учир битүүлэг хэвээр байна. Энэ бүхний цаана маш олон таамаг дэвшигдэж олон асуултууд үлдсэн юм. Яагаад тэр өглөөрт гэрээсээ гарахдаа гар утас авч яваагүй вэ? Цогцсон түүний амьдардаг байрнаас өртөө 15 км-ийн зайд олдсон атал яагаад 34 хоногийн дараа л илэрсэн бэ? Ло Шенмен Нидерланд улсад өөрийн мөрөөдлийг биелүүлж логикийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар Амстердамын их сургуульд ирээд ердөө 1 жил ч хүрэхгүй хугацааны дараа ийм амжилттай зүйлдээ нүүр тулав. Их сургуулийн ангийн хамт олон нь түүнийг дурсахдаа Ло Шенмен шөнийн 2 цагт номын санд цонхны хажууд суугаад үргэлж хичээлээ давтан суудаг байсан. Түүний өмнө логикийн ном болоод материалууд дэлгээстэй гартаа үргэлж хүүтэй хар кофе барьдаг байсан гэж дурсжээ. Тэрээр 2024 оны 8 дугаар сард Амстердамын их сургуулийн магистрийн ангид элсэж өндөр ачаалттай логикийн хичээлд 7 хоногт орхиж 62 цагийг зориулж суралцах шаардлагатай. Ло Шенмен алга болохоос өмнөхөн Витгенштейний философийн хэлний талаар идэвхтэй ярилцаж байсан бөгөөд имэйл хагийнх нь норог хэсэгт дуусаагүй өгүүлэлэг хүртэл байж. Зарим ангийнх нь мөн түүнийг чимээгүй боловч маш дүлгөө хүн гэж дурссан. Тэр үргэлж халуун савтай цай хийж удаг, стрессээ тайлахтаа төгөлдөр хуур дээр Шопены борон дусал аялгауг тоглодог байсан гэж. Гэвч 2025 оны 2 дугаар сарын 22-нд түүний амьдралын төгсгөл байв. Тэр шөнө ээждээ илгээсэн сүүлчийн мессеж нь даалгавраа хийж байна гэж. Маргааш нь байрнаасаа гарсныхаа дараа тэр сураг тасарсан юм. Түүнтэй удаан холбогдолгүй юм нэг л буруугаар эргэж байгааг мэдэрсэн гэрээхэн нь WeChat Moments-д 90 сурвалжиж байна гэсэн зарыг нийтэлжээ. Зураг дээр Ло Шенмен Цинхай их сургуулийн хаалганы өмнө зогсож байгаа зураг байлаа. Нидерланд дахь хятад иргэд өөрсдийн санаачлагаар өргөн хүрээний эрэл хайгуулыг зохион байгуулсан. Дрон ашиглаж газар бүрээр нэгжиж байсан. Сайн дурынхан шөнийн 3 цагт гүүрнүүдийн доор гарч хідэн барин түүний нэрийг дуудан хайж байв. Гэвч ямар ч улмар олдсонгүй. Харин 3 дугаар сарын 21-нд гол дотроос үл танигдах хэрэгтэй хүний цогцос олдсон тэр. ДНХ-гийн шинжилгээний хариу гарах мөчид Ло Шенмений ээж хүүгийнхээ ахлах сургуулийн биологийн уралдааны батламжийг тэрвэрсээр газар унжээ. Ло Шенмен энэ ертөнцийг оргисон ч түүний үхлийн иргэн тойрондох хэрэгэлзээ хачирхалтай баримтууд цагдаа болон олон нийтийн сонирхлыг татаад байлаа. Цагдаа нар аль биесээр түүний пассворд гар утсан байранда үлдсэн гэж мэдгдсэн боловч авууг ах нэлэхдээ 3 дугаар сарын 3-нд түүний гар утсан сүлжээ амьдран суудаг газараасаа 15 км-ийн зайтай газарт илэрсэн гэж. Хачирхалтай нь байрны хаалганы нэвтрэх бүртгэл дээр Ло Шенмен 2 дугаар сарын 23-ны өглөөрт байр руугаа буцаж орсон гэж бүртгэгдсэн ч ажиглалтын камерыг шалгахад тэр харагдсан. Цагдаа нар байранд нэгжлэх хийх үедээ тодорхой нотлох баримт цуглуулаагүй бөгөөд ямар ч тайлбар хийгээгүй байна. Энэ хэрэг учир битүүлэг маш олон эргэлзээтэй, үл тайлагдах нууц ихтэй байгаа бөгөөд түүний нас орсон шалтгааныг мөрдөн шалгах шаардлагатай гэж цагдаагаас бүртгэсээр байна.
Хамгийн сүүлд цогцолсон голын эрэг бол Лошенмений зураг зурхаар байнга очдог газар байж. Түүний найзууд хэлэхдээ нар жаргах үе тэрээр утсан дээрээ төгөлдөр гурийн ая тавьж голыг ширтэн судаг байсан. Тэгээд хэлэх дуртай зүйлийн нэг нь бол логик бол ус шиг. Гаднаас нь тунгалаг тарагдвч гүндээ хар эргүүлэг нуугдж үүдэг хэмээн ярьдаг байж. Логикийн магистрийн хөтөлбөр нь 7 хоногт 62 цагийн хичээлтэй байдаг. Энэ нь энгийн хүнд авах боломжгүй жинхэнэ бодлын марафон. Ийм нөхцөлд гадаад оюутнууд өдөр бүр маш их дарамтанд ордог байна. Лошенмен бол дотгошоо зантаа хэдий ч ангийн найзуудтайгаа маш ийдэг харьцдаг нэгэн байсан. Тэрээр ихэвчлэн шөнийн цагаар ганцаараа номын санд цагийг өнгөрөөдөг байсан нь Лошенмен маш их ганцаарддаг байсныг харуулж байна. Лошенмен олдоод хэд хонож байхад Нидерландын цагдаа нар гинт хэргийн шинж тэмдэг алга гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй хойшлуулж байсан. Харин олон нийтийн шахалт ирсний дараа л арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүний энэ түүх олон улсын оюутнуудын сэтгэл зүйн дэмжлэг хамгаалтын тогтолцоонд нухацтай анхаарах цаг болсныг сануулж байна. Лошенмен сургаггүй алга болсны дараа олон нийтийн дунд янз бүрийн таамаг хардлага гарч түүний өвлийн шалтгааны талаар олон нийт хэлэлцэж байна. Түүний сургаггүй алга болсон болон цогцсон олдсон нөхцөл байдал нь тодорхойгүй олон асуулттай хэвээр байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Олон нийтийн хардлага таамгийн нэгдүгээр сэтгэл зүйн дарамт ба ганцаардал. Лошенмен өндөр ачаалтай магистрийн хөтөлбөрт суралцж байсан. Түүний найз нөхөд хамт суралцагчид нь түүнийг дотоод зөрчилдөж илдэг хүн байсан гэж дүрсэлсэн байдаг. Тэр шөнө орой ганцаараа номын санд сууж сэтгэл зүйн дарамттай байсан байж бодсошгүй гэж үзэж байна. Харин хоёрдугаард хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа. Түүнийг сургаггүй болсны талаар анхны мэдээлэл гарсны дараа Нидерландын цагдаагийн байгууллага хэрэг нээхэд удаан хугацаа зарцуулсан. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм. Олон хүн энэ удаашрал нь эрен хайх ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Дараачаар нь техникийн зөрчил ба хяналтын камерын бичлэг. Тэр амьдардаг байрныхаа хяналтын камерын бичлэгт сүүлийн удаа бүртгэгдсэн боловч дараа нь түүнийг харсан гэх гэрчийн мэдүүлэг гар утасны сүлийн дохио зэрэг зөрчилтэй мэдээлэл өгч байна. Эдгээр зөрчлүүд нь хэргийг бүрэн ойлгоход хүндрэл учруулж байгаа. Харин гэр бүлийн хувьд Лошенмений гэр бүлийнхэн түүнийг сургаггүй болсон талаар мэдээлэл авмагцаа Нидерланд руу ирсэн. Ингээд эрен хайх ажиллагаанд оролцсон. Тэдний хувьд хүүгийнхээ сургаггүй болсон болон нас барсан нөхцөл байдлыг ойлгох хүлээн зөвшөөрөхөд хүнд байгааг илэрхийлсэн. Олон нийтийн сүлжээнд Лошенменийг дурссан түүний амьдрал зан чанарыг хүндэтгсэн олон нийтлэл сэтгэгдэл гарсан. Түүний сургаггүй болсон болон нас барсан нь олон хүн сэтгэл зүйн гүнзгий нөлөө үзүүлж гадаадд суралцж буй оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг дахин сануулж байна. Энэхүү эмгэнэлт хэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж харь улсад суралцж буй оюутнуудын аюулгүй байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа зэрэг олон асуудлыг дахин хэлэлцэхэд хүргэж байна. Амстердамын их сургуулийн сүмд оюутнууд Лошенмен зориулан түүнийг хүндэтгэж хүн тус бүр 23-лаа асааж. Энэ нь түүний насыг илтгэж байгаа билээ. Цагдаагийн байгууллагаас шинэ мэдээлэл гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлэх бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэгээс үүдэлтэйгээр харь оронд ганцаараа сурч буй оюутнуудын ганцаардал, цаашлаад ачаалал, мөн аюулгүй байдалдаа үргэлж анхаарч байхыг сануулсан хэрэг болсон юм а.